Орон нутгийн төсвийн 131 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн дасагта эмч амжилтнуудын захиалгын дагуу нэн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Үүнд тархины хагалгааны бүрэн хэрэгсэл, томпсны шарах тэлэгч, хутга нийш, хайч, хямцаа, судасны зүү баригч, яс баригч, дастагч, хөрөө зэрэг санч нарын зэвэрдэггүй материалтай олон удаагийн хэрэглээний аривтгалын чанар даах 32 нэр төрлийн 534 ширхэг багаж хэрэгсэл багтжээ. Энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон төлөөлөгчд бол салбарын нэлийн чухал байр суурь бүхий санаа бодлоо илэрхийлж ажиллаж байгаа юм төлөөлөгчид сонгогдож ажиллаж байгаа. Тэгээ бат ишиг төлөөлөгчийн санаачлагаар бол төсөвт 131 сая төгрөг тусгагдсан. За аймгийн засаг дарга Балдоотрын аз жаргал болоод тамгын газрын хамт олон маш уурхай зохион байгуулалтыг хийж худалдаа авалтыг хийгээд бүтээгдэхүүн ирсэн байна. Тоног төхөөрөмж хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр нэгдсэн эмнэлэг бол ерөнхийдөө зөвхөн Дархан уул аймгийнхаа ард иргэдэд үйлчлэхээс гадна бүсийн хэмжээний тэгээ зөвхөн төвийн бүс биш, хойд бүсийг бас хамарсан ийм үйлчлэгийг үзүүлж байгаа. Ачаалал улам нэмэгдэж байна. Энэ хамт олонны нэг сайн тал бол наривчлал, ялангуяа мэс ажилбарын мэс заслын тасгийн наривчлал бол жилээс жилд өргөжж байгаа. За ирсэн тоног төхөөрөмж дотор бол хоёр чухал тоног төхөөрөмжийг тархины болоод хэвлийд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг нэрлэж болохоор байна. Онцлогтой. За титанаар үйлдвэрлэгдсэн маш чухал ийм багаж хэрэгсэл. За эдгээр багаж хэрэгсэл бол Монгол улсын хэмжээнд анхудаага манай Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хангагдж байна гэсэн үг. За эндээс онцлог багажууд гэх юм бол Томпсны шарах тэлэгч. Энэ бол манай түүхэнд ерөөсөө бид нар мөрөөдөж исэн. Хэрвээ багаж нэг шатаар ахичвал бидний хийх хагалгаанууд бас л нэг шатаар ахин тийм ээ. Тэгэхээр яг энэ Томпсны шарах тэлэгч ямар ач холбогдолтой вэ гэхээр элгэний хагалгаанууд, элэг тайр хагалгаа, хэвлэлийн үндийн томоохон хагалгаануудыг бүгдийг хийх тийм ээ. Гар амар хийх тийм боломжтой. Ингээд хахад гэмтлийн хагалгаанууд сетүүд тийм. За нарийн нийлбэл микро мэс заслын хаалганы багажууд. За Томпсны шарах тэлэгч яг энд тийм. За энд. За энэ ясны багажууд. За тэгээд тэр бикс. За энэ аяг ажлын багажууд энэ тийм. Зажимууд, авчаарууд, зүү өргөчүүд. За энэ хутганы иш. За ингээд комор ингээд ирсэн байна да. За тэгээд их талархаж байгаа бас ингээд дамжуулж тийм илэрхийлээ тийм. Нэгдсэн эмнэлэгт 5-аас 10 жилийн өмнө өдөрт 4-өөс 5 хагалгаа хийгддэг байсан бол өнөөдрийн байдлаар дунджаар 10 хагалгаа, зарим үед 15 түүнээс дээш их хагалгаа гэмтэл мэс засал дотрын дасгууд хамтран хийж байна. Багаж тоног төхөөрөмж шинжлэгдэж шат шатаар ахиж байвал эмч нарын хагалгааны үр дүн тэр хэрэг дээшлэнэ гэдгийг мэс заслын дасгийн эмч нар онцолж байна. Энэ үеэр аймгийн иргэдийн нөхцөл хурлын дарга Янжим Ацаг дарга аз жаргал нар тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж хагалгаанд нийт шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн төсвийг эх хонд суулгахаа илэрхийлжээ.